Цалингийн програм дээр ажилтнуудын тухайн сарын цалингийн мэдээг имэйлээр илгээх боломж байдаг. Үүний тулд та бүртгэлцсэний цалингийн мэдээг имэйлээр илгээх цанх руу орно. Хэрэв та цалингийн мэдээг анх удаа илгээх гэж байгаа тохиолдолд цалингийн мэйлийн загвар болон мэйл серверийн тохиргоог зайлшгүй хийж өгөх шаардлагатай байдаг. Цалингийн мэйлийн загвар гэдэг нь тухайн ажилтнанд очиж буй мэйлийн харагдах загварыг хэлнэ. Ингээд мэйлийн тохиргоог хэрхэн хийх талаар тайлбарлая. Мэйлийн загвараа сонгон засах тавчийг дарахад цонхны зүүн хэсэгт цалин бодлон дээр ашиглагдаж байгаа үзүүлэлтүүд харагдах ба баруун хэсэгт ажилтнанд очих мэйлийн загвар харагдах болно. Үүнийг хэлбэр тохируулахдаа цалингийн загваруудаас хуулан тохируулах боломжтой юм. Үүний тулд цалингийн загвараас хуулах тавчийг дарна. Ингээд сарын сүүл цалингаа сонгоход сарын сүүл цалин дээр харагдаж байгаа бүх үзүүлэлтүүд ажилтны мэйлээр очих боломжтой. Хэрэв та тухайн үзүүлэлтүүдээс ажилтнанд очих шаардлагагүй гэсэн үзүүлэлт байгаа тохиолдолд үзүүлэлтээ сонгон зүүн тийш харсан сумыг дарна. Ингээд мэйлийн харагдах үзүүлэлтүүдийн тохиргоог хийж дуусснаар хадгалах тавчийг дарна. Одоо мэйл серверийн тохиргоог хэрхэн хийх талаар тайлбарлая. Програм дээр Yahoo Mail сервер болон Gmail серверийг дэмждэг бөгөөд тухайн сервер дээр байрлах мэйл хаягийн тохиргоог хийж өгнө. Жишээ нь Yahoo Mail сервер байгаа тохиолдолд сервер нэрийг mail@yahoo.com-ыг сонгон тухайн сервер дээр байрлах хэрэглэгчийн мэйл хаяг болон түлхүүр үгийг зөв тохируулж өгнө. Портын дугаар гэдэг дээр 587 гэж байх бөгөөд Startup модыг Use Startis болгон сонгон холбогдож байгаа эсхийг шалгана. Амжилттай холбогдож байгаа тохиолдолд дээр тохируулсан имэйл хаягнаас цалингийн мэдээг илгээх боломжтой болсон байна гэсэн үг. Харин Gmail хаяг байгаа тохиолдолд мэйл серверээс Gmail-ийг сонгон Gmail дээр байрлах хэрэглэгчийн нэр болон түлхүүрийг тохируулан портын дугаар дээр 25 гэж тэмдэглэн Startup модыг хэвээрүүлэн холбогдож байгааг шалгана. Амжилттай холбогдсон тохиолдолд дээр тохируулсан мэйл хаягнаас цалингийн мэдээг илгээх боломжтой болсон гэсэн үг юм. Энэ тохиргоог та нэг удаа хийсэн байхад тохиргоо хадгалагдсан дараагийн удаа автоматар илгээх боломжтой болох юм аа. Ингээд хэлтс засгаа сонгон хэд дэх тайланд үеийн цалин илгээх гэж байгаа тайланд үеэ сонгон цалингийн имэйлийн загвараа сонгон шүүх тавчийг дарахад тухайн тайланд үе дээр цалин бодогдсон бүх ажилтнууд харагдах ба анкетын мэдээлэлээр бүртгэж өгсөн имэйл хаягуудыг татж ирнэ. Цалингийн мэдээг илгээх гэж буй ажилтнуудыг сонгон тэмдэглээд илгээх тавчийг дарснаар таны цалингийн мэдээ илгээгдэх болно. Ингээд цалингийн мэдээ амжилттай илгээгдсэн талаар танд хариу мэдээлэх болно. Ирсэн мэйлийн загварыг харъя.
Цалингийн мэдээг харахад сарын сүүл цалин дээр тохируулж өгсөн үзүүлэлтүүдийн дагуу мэйл амжилттай ирсэн байна.